Oh my god. За стоочлаа. Боцноос арай шалтгаан харагдаад байна. Яана. Хүй гайгүй байгаа. За байгаа юм яавал гэж. За hi guys. Өнөөдөр Мартин аваа. Тэгээд өнөөдөр гоё октодо баярлалаад би бичлэг хий гэж бодлоо. Бичлэг янзлж явах үед миний ингээд өмсөн хувц хитрхи задаа санагдаад байгаа бол би тэгээ банцсандаа постлохгүй байх магадaltaй. Гэтэ юу ч гэсэн нар жарахаас өмнө амжиж юм бичлэг хийх гэж байна. Ойр давир бичлэг хийгээгүй болохоор та нарыг бас удаа хүлээлгээд яах вэ гэж бодоод өнөөдөр би YouTube-ийнхаа нэр буюу Call Me жаргал гэдэг нэрээ яагаад өгсөн тухай одоо үүсэл гарлыг та нарт ярьж өгье гэж бодлоо. За энэ бүхэн юунаас эхэлсэн бэ? Намайг бол найзууд бүгд пүүжэ гэж дууддаг. Гэхдээ миний ерөөсөө дотны биш хүн намайг пүүжэ гэж дуудахад би амар дург байхгүй юу? Прoof жаргалаа гэд намайг ингээ бүтэн нэрээр минь дуудаасаа гэж хүсдэг. Тэгээ байжсэн чинь нэг 10 жил Германы дугуйлангийн маа нэг ангийн бандлагийг санаж байна. Чамаа яагаад пүүжэ гэдэг, яагаад жаргалаа гэдгүй юм гэдгсэн байхгүй юу? Би тэгээ ботсон чинь нэрээ ингээд жаргал гэдэг чинь тэгээ аз жаргал гэсэн утгатай айгүй гоё миний нэр нь айгүй гоё хэсэг юм байна. Тэгэхэд хүн болгол аваа пүүжэ прүвэ гэж тэгдэг заяа. Тэгэл би жаргал гэж дуудвал айгүй гоё юм байна штэ гэд бодоод анх тэр ингээд манай дугаалангийн хүүхэд тэгэж хэлсэн болохоор надад тийм санаа төрөөд тэгээ би ирээдүйд жаргал гэдэг нэрээ хэрэглэмээр байна гэд ботсон байсан. Гэхдээ ингээ бүгд намайг пүүжэ гэж дуудаж байгаа юм чи гинт өнөөдрөөс та нар намайг жаргалаа гэж дуудаж болохгүй штэ. Тэгэл би за тэгэл нэг өдөр болгондоо гэж бодоод хайцсан байсан чинь би яг 10 жилээ төгсөөд тэгээд их сургуульд орох гээд орос хүмүүс пүүжэ гэж дуудахтай амар муу пүүжэ гэдэг байхгүй юу? Ерөөс ингээ пүүжэ гэж хэлж чаддгүй. Тэгээд би ингээ нэгдүгээр курстээ ороод онлайнаар байсан манай их сургуулийн эхний хичээлүүд багш нар хүүхдүүд ингээ прoof жаргалаа гэж хэлж чадахгүй. Чамаа яаж ингээ богинохноор дуудах уу гэхээр би пүүжэ гэж хэлж чаддгүй хүмүүсээр пүүжэ гэж дуудуулж яснаас жаргалаа хичүүл яад ингэж доо. Тэгэл би жаргал гэсэн байхгүй юу? Яа тэгэхээр одоо ингээд орос аялгаар жаргал гэж биш жаргал гэж хэлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ би ингээд ахнаас өөрийгөө жаргал гэж хэлсэн. Тэгээд оросод ингээд миний танилцсан хүн болгоо намайг жаргал гэж мэддэг. Хийж пүүжэ гэж сонсож байгаагүй заяа. Манай бүр ингээд хамгийн сайн найзууд те Кристина Такая Магаш гэсэн бүгдээрээ жаргал гэж дууддаг. Тэгээ би ингээд за оросод ер нь би өөрийгөө жаргал гэдэг нэрээрээ аваа явчих гэж тоо. Тэгээ өөрийгөө дандаа хүмүүс жаргал гэж танилцуулдаг байж байгаад би хичээл англиар үздэг байсан. Тэгээд ер нь бол ихэндээ хүмүүстэй айгүйх англиар ярьдаг байсан байхгүй юу? Тэнгүүт англиар би ингээд танилцахдаа чамаа хин гэдэг вэ гэх юм бол би you can call me жаргал гэдэг байсан байхгүй юу? Тэгээд амар олон хүмүүстэй танилцаал. Тэгээ нөгөө орсоор ер нь ингээд Instagram ч юм уу Facebook-ээр юус чаддаггүй голцоо Telegram-аар чаддаг байхгүй юу? Тэгээд ингээд шинэ хүнтэй танилцах юм бол Telegram-аас солилцдог. Тэгээ Telegram-аас солилцаад тэгвэл хүмүүс ижил би нэрээ батцдаг заяа. Угаасаа ингээд жаргал гэж хэлэхэр чинь анх удаа тийм сонсож байгаа юм чинь шууд сэжилж чадахгүй шүү дээ. Тэгээд ингээд дандаа мартчихдаг. Амар дарагт дандаа ингээд миний нэрийг дахин асуугаад идэгсэн байхгүй юу? Тэгвэл би ингээд өөрийнхөө Telegram нэрээ call me жаргал болгоцсон байхгүй юу? Тэнгүүд ингээд хүн надтай ингээд танилцаад Telegram-аас солилцсны дараа миний ингээд Telegram-ыг харангууд намайг жаргал гэж дуудаа гэд бүр ингээд бичсэн байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор миний нэрийг юусоо мартахгүй амар. Тэгээд би Telegram-аа call me жаргал болгоцсон байсан. Би тэг хүмүүс рүү амар тэгж бичдэг гэсэн заяа. My name is proof жаргал but call me жаргал гэж амар дандаа тэгж бичдэг. Тэгээд дараа нь би YouTube нээхэр болоод тэгээд ямар нэг хөө гэж Thursday Joy гэж үзсэн. Одоо нөгөө proof гэдэг чинь дөрөвдүгээр өдөр гэдэг утгаар нь Thursday. Тэгээд жаргал гэдгийг Joy гэж орчуулад Thursday Joy гэж амар ингээл олон янзын вариантууд гаргаж ирсэн байхгүй юу? Тэгээд бүгдээрээ амар cringe санагдаад тэгээд ингээ proof жаргал гэдэг өөрхөн нэрээрээ хийхээр амар тийм сонирхолтой санагдаад юу ямар нэр өгөх вэ гэж YouTube-ээр нээж явахдаа ёстой бодож олдгоо. Тэгэл юу ч гэсэн YouTube аккаунт нээгээл тэгэл хамгийн гайгүй зураг тавиал тэгсэн чинь ми Telegram дээр call me жаргал байсан болохоор нь за одоохондоо ингэж өгчих. Тэгээ дараа нь би өөрчлөө гэж бодоод тэгээд өгчихгүй. Тэгээ би тэгэж өгчөөд нэг ганц хоёр бичлэг хийжсэн чинь гинт миний нэг хийсэн бичлэг viral болоод тэгээ бүр хэд хоногийн дотор 100,000 үзэлт аваад тэгээ миний ингээ subscribers амар өсөд хүн болго намайг call me жаргал гэдгээр мэддэг болсон заяа. Тэгэл би shit. За одоо тэг ямар өөрчлөлттэй нэ гэж. Тэгээд тэгсэн чинь нэрээ ботсон чинь амар хөөрхөн нэр юм шиг санагдал. За call me жаргалаар нүлдээ чи гэд үлдээсэн. Тэгээ одоо намайг ингээд YouTube-с үздэг хүмүүс байна жаргал гэж дууддаг.
жаргалаа гэдэг. Тэнгүүд надад амар таатай байдаг. Манай найзыг ингээ влогоос харангуйта өө чи жаргалыг мэддэм билээ те гэх тэнгүүд манай найзад гайхаад жаргал гэж хий гэх тэнгүүд пүүжэ гэдгээр нь тассан болохоор хинч жаргал гингүүд намайг гэрж ингэж боддгоо. Тийм. Гэтэ намайг YouTube-ээр үздэг хүмүүс мань намайг жаргал гэж дуудсан хэвээр байгаарэ гэж байм хүсэж байгаа. Яа тэгэхээр би нэрийнхаа яг тэр хэсэгт амар дуртай жаргалаа гэж дуудахаар мэдгүй амар гоё гэдэг. Тэгээ бас ингээд охиндоо бас ингээд аз жаргал гэдэг нэр өгвөл гоё юм байна гэж амар бодсон. Охиндоо ч гэж. Нэг хүүхэдтэй юм шиг ярьчлаа за sorry. Ирээдүйн хүүхэдтэй, ирээдүйн охиндоо тэгж өгвөл бас гоё юм да гэж бодсон. Тийм байна. За тэгэд миний нэрний утга юм байла. Би зүгээр ойрт бичлэг хийгээг болохоор та нарыг ингээд хүлээлгээд байвал амар муухай юм байна гэж бодоод зүгээр нэг хөргөн хөнгөн бичлэг хийчихье гэж бодоод минийхээ утгыг тайлбарчлаа. Тэгээд би сая Вьетнам яваад ирсэн. Одоо Вьетнамын влог оруулна. Тэр хүртэл та нар маань хүлээж агаарай. Тэгээд бичлэг оруулахгүй одоо тагаад үнэхээр уучлаарай. Тэгээд бүх эмэгтэйчүүдтэй Мартин амны баяр. Яг намайг комментэн доор амар баяхан бичлэг болчлаа гэж загнах бах та.